төсөл дөө. Энийг хэрэгжүүлж яваад бас талархаж байгаа. Гэхдээ энэ би зүгээр буруу ойлгоогүй дараагийн төслүүдэд эн чинь энэ уул уурхай чиглэлийн дэд бүтцэлд хамруулна гэдэг мөнгө тавьчихсан юм шиг харагдаад байна. Энэ уул уурхай дэд бүтцийн төслүүдийг чинь бид өөрөө уул уурхай салбараас нэлээ хөрөнгө мөнгө оруулж ирж байгаа. Дотоодын төсөлчийг нэлээ хэрэгжиж байгаа шүү. Тэгэхээр энэ доктортой амжиргааны чиглэлээр нь уул уурхай дэд бүтц рүү энэ мөнгө хуваарлах шаардлага байгаа мó гэсэн нэгдүгээр асуулт байна л да. Хоёрдугаар асуудал нь энэ бидний гаднаас авж байгаа төслүүдийг түрүүний Солонгосын төслөөр чи ярьлаа. Энэ одоо бидэнд нэг одоо тулгамдаад яваад ерөөсөн хамгийн том асуудал нь цөлжилт усжуулалтын асуудал байгаа маа. Энэ гаднаас орж байгаа төслүүдийг цаашдаа жоохон төвлөрүүлээд нэг олон юм цацаад байхгүй. Монгол улс одоо усгүй болчих юм бол яах вэ? Энэ гадаргын ус чинь ерөөсөй байхгүй бол дууслаа шүү дээ. Одоо тэгээ гүнийхээ ус руу ороод баг сум болгон баг болгонд ус худаг гаргана гэдэг. Тэгээ энэ ойжуулалт, усжуулалт, цөлжилтийн эсрэг ерөөсөө л энэ гаднаас орж байгаа төслөө жоохон төвлөрүүлэх тийм арга хэмжээг бодож болдог юм. Би эртээд сайдуудыг тавьж явах үед бас энэ саналыг хэлсэн л дээ. Улс орн өөрөө эдийн засгийнхаа бүтц эдийн засгийн хөгжлөөрөө бол ер нь боломж гарах нөхцөл их сайн байна гэдэл эдийн засгийн өсөлт сайн байна гэж ярьж байгаа. Энэ цөлжилтийн асуудал, усны хомсдлын асуудал зөвхөн Монголын асуудал, дэлхийн нийтийн асуудал болчиход байгаа юм. Тэгэхээр энэ доктортой амжиргаа төсөл бол өмнө нь хэрэгжүүлж байсан энэ усжуулалт, бэлчээрийн хомслыг сайжруулах, булаг шандыг хаших чиглэлээр ер нь бусад төслүүдээс хамгийн их үр дүнд хүрсэн төсөл шүү дээ. Тэгээ энэ чиглэл рүү энэ доктортой амжиргааныхаа төслийг ер нь цаашдаа энэ сангийн яамнаас ч гэсэн асуухад энэ цаашдаа энэ бодлогын хэмжээнд ер нь бидний хэрэгтэй хэрэггүй нэг баахан төсөл аваад хасаа илүү ер нь хамгийн том буюу тулгамдсан асуудал нь бол энэ байгаль орчиндөө бол одоо цөлжилттэй усжилттай бол одоо төсөл рүү ингэж төвлөрүүлэх хандлагыг одоо тийм бодлого болгож болохгүй юу? Энийг одоо би сүүлийн 2-3 жил ярьж байна л да. Тэгээ энэ доктортой амжилттай төсөл өөр их туршлагатай учраас энэ чиглэл рүү хандуулах арга байна уу гэсэн ийм асуулт. За дөржинд эхлээд хариулъя. Тэр уул уурхай өгөхгүй юм. Дараа нь хаяр басаад тавч хариулчаарай. За дөржинд. За тэрэгч тав гişний асуултанд хариулъя. Энэ жилдээ бид нар Дэлхийн банк буюу олон улсын хөгжлийн ассоциациас нийт 40-60 сая долларыг бол авах хэрэгтэй байдаг. Энэ мөнгийг бол бид байнга авч хэрэгжүүлдэг. Авч хэрэгжүүлснийхаа дараа бол бид нэмэлт их үүсвэрийг бол хайж явдаг. Зарим улсууд бол тухайн өөрийнхөө олгогдсон их үүсвэрийг бол ашиглаж чадаагүй үлдсэн юм үлдэгдлүүд бол байдаг. Бидний хувьд бол энэ үлдэгдлүүдийг бол төвлөрүүлээд 20 сая долларыг нэмэлт их үүсвэрээр бол оруулж ирээд саналаа төвшүүлээ явж байгаа. Нэмэлт энэ 20 сая доллараас бид 9 сая долларыг нь уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө орлогыг дэмжих төсөлд 11 сая долларыг нь доктортой амжиргаа 2 гэсэн энэ төсөлд 2 хувааж хийж байгаа. За хоёрдугаар асуудлын хувьд бол сангийн яамны хувьд бид өнөөдөр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын валютны сантай хамтарч өөрсдийнхөө үрийн байдалд цаашид авах зээлийн их үүсвэрийн байдалд бол судалгаа хийсэн байгаа. За судалгааны үр дүнд бол Монгол улсын эдийн засаг бол хөгжсөн байна. За дунд орлоготой ийм одоо улсын тоонд бол орж байна. Тэгэхээр цаашдаа бол бид арилжааны нөхцөлтэй зээлийг бол өгнөө буцлагууд тусамж болон хөнгөлтөө нөхцөлтэй зээл бол цаашдаа бол багасна, улмаар бүр байхгүй болно гэсэн ийм тохиролцоонд бол хүрчгээд байгаа. Арилжааны нөхцөлтэй зээлийг авсан тохиолдолд энэ бол өмнөх шигээ бид 40-60 сая долларыг дугааныг олон улсын байгууллагаас авах биш 200-аас 300 сая долларыг доор хаяж авахаар ийм дүр зураг бол харагдаж байгаа. Ингэсэн тохиолдолд бид томоохон хэмжээний арга төсөл хөтөлбөрүүдийг бол төвлөрүүлэн санхүүжүүлэх юм боломж бол харагдаж байгаа ирэх дунд хугацаанд.
Доктортой амжиргаа хоёр төсөл дотор ч уулуурах юм байхгүй гэсэн үг юм тийм ээ. Тусдаа явж байгаа юм. За тэр өстө өгсөн тодруулах. Энэ сангийн яамнаас дахиад асуухад энэ цаашдаа энэ гаднаас авж байгаа төсөл хөтөлбөрүүд зээл тусламжийн асуудалд би дахиад хэлчихье. Энэ жил болгон ширгэж байгаа нуур цөөрөм энэ байгалийнхаа усны холбогдлолтой, цэвэрлэлтэй холбогдлолтой юмдаа бидний ер нь бас бусад зарим хэрэгтэй хэрэггүй юмнаас ер нь татгалзаад нэг Монгол улсын ерөөсөө номер 1 асуудал нь усны асуудал, цэвэрлэлтийн асуудал болчиход байгаа учраас энэ чиглэл рүү нэг бодлого гаргах тийм хандлага байна уу? Энийг одоо их олон жил ярьж байна. Тэгээ энэ зүгрүүл би нэг дахин асуугаад байгаа юм. Ийм бодлогыг хандахгүй мó гэж. Тэгээ дид үтс юуны ашигт малтмалд 20 саяг авахгүй энийг ерөн дээр саяны тэр доктортой амжиргааны төсөл рүү оруулна гэсэн тийм саналын дээр оруулж ярьж болдгоо юм. За ярвасаад. За тэрвч тав гишүүнээс асуултанд хариулъя. Тэгэхээр тэрвч тав гишүүн бол энэ төслүүдтэй холбоотой асуудлаар бол их чухал санал хэлээд байгаа юм л да. Ер нь ингээд энэ зээлийн хэлэлцээрүүдийг батлах гайд ярьж байхад сая бас гишүүд бол их чухал саналууд гаргасан л да. Батуул гишүүн гэж хэлэх юм бол нөгөө энэ хариуцлагын талаас нь одоо яах ёстой юм бэ гэж. Тэгэхээр Монгол улс одоо яг энэ зээлүүдийг авч хэрэгжүүлж нэлээд одоо тодорхой хугацаанд 20 гаруй жил одоо бас туршлага хуримтлуулсан. Тийм учраас бол одоо яг жинхэнэ юунда зориулах уу гэдэг тал руу анхаарлаа хандуулах ёстой гэдэг дээр бол би санал нэг байна. Тэр дундаа байгаль экологтой холбогдсон асуудал руу бол ер нь төслийн арга хэмжээнүүдийг чиглүүлэх талаар анхаарах ёстой болж байгаа баха. Зарим энэ өндөр хөгжсөн орнуудад бол экологийн татвар гэдэг юмыг бий болгож экологийн татварыг зөвхөн байгаль орчин руугаа заруулдаг одоо зарцуулдаг ийм хандлагууд ч байдаг. Тэгэхээр бид нар энийг ч гэсэн бас судалж үзэх ёстой гэж ингэж бодож байгаа. Ер нь сая бид нар энэ нэг зээлийн хэлэлцээрийг одоо унчлаа л давгун дахиж би санал хураах бах хэлцэх байх гэж бодож байна. Солонгосын саяны 300 сая. Тэр дээр бол жишээлх юм бол солонгосын талаас ногоон эдийн засаг руу чиглүүлэх юм бол саяны өгсөн нөхцлөө бас 3 дахин хөнгөрүүлэх хүртэл одоо тийм нөхцөлийг тэнд тавьж өгч байгаа л доо. Юу энэ эко юм руу шилжүүлэх юм бол. Тэгэхээр бид нар одоо энэ төсөл дээр хүртэл анхаарч цаашид одоо энэ усгүй болоод байгаа байгаль орчин сүлдээд байгаа энэ чиглэл рүүгээ яаж одоо бас энэ төслүүдээс хандуулж болох вэ гэдэг тал дээр засгийн газар бол